За. Банк орон эрхэм гишүүд даргын энэ өдрийн мэндийг ирээ. За өргөө удам нутаг дэвсгэртэй хүн амын суурьшил сэрэг далаад гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдгоо. Иймээс засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх шиг тооцсон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түвшийг 100% Орос улбаны улсаас импортлж байгаа бөгөөд сүүлийн 5 жил ТС- нэг агаарын хөлгийн түвшний хэрэглээ тогтмол өсөн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2022 онд 38.4 мянган тонн байсан бол 2025 онд 84.3 мянган тонн хүрч 2 дахин нэмэгдсэн байна. Монгол улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиа компани байгаагаас 2025 онд нийтдээ олон улсад 2 сая зорчигч, орон нутагт 442.2 мянга буюу нийт 2 сая 448,415 зорчигч тээвэрлсэн байна. 2024 онтой харьцуулахад олон улсын чиглэл 15% буюу 259 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 5% буюу 21 мянган зорчигчоор тус өссөн үзүүлэлттэй байна. Ачаа тээврийн хувьд 2025 онд 12.3 мянган тонн ачаа, 187.6 тонн шуудан тээвэрлсэн үзүүлэлттэй байна. 2024 онтой харьцуулахад ачаа 21%-аар өссөн бол шуудан 16%-аар буурсан байна. Аялал жуулчлал эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч ачаа тээвэрлэлт доктортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2025 онд 2.4 саяд хүрчсэн бол 2028 онд 2.5 сая хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түвшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн доктортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үн буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой юм а. Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзний үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түвшний үнээс, харин агаарын хөлгийн шатхууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус шууд хамаарч байна. Манай орон хөрш хоёр улстай хуурай бомтоор хилдэг далаад гарцгүй орны хувьд агаарын тээврийн чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түвшийг Орос улбаны улсаас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин бүгд найрамд хятад ард улсаас онгоцны түвш худалдан авахд төмөр замын царгийн зөрүүтэй байдлаас шалтгаалan замын үйл бомтоор шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түвшийг хадгалах зориултын сав насос станц дотоодын тусгай угаан систем байхгүй байна. Мөн бүгд найрамд хятад ард улсаас нийлүүлэгдэх онгоцны түвшний стандартын хувьд JET A түвш бөгөөд өнөөдөр ашиглалт ороод байгаа шинэ нисэх буудлын шатхууны хангамжийн байгууламжид TS- нэг агаарын төлгийн түвшид хамттад нь ашиглах технологийн шийдэл анханасаа төлөвлөгдөөгүй байна. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үн бол Орос улбаны улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн нөхцөл байдалтай холбогдвол Орос улбаны улсын засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түвшний нийлүүлэлтэд нөлөөлж хомсдол үүсэх болзошгүй байдал орж байна. Ийм Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Орос улбаны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түвшний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, Чингис хаан олон улсын нисэх буудлын шатхуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатхууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм а. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч Орос улбаны улсын зүгээс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар өмнө удаа хүсэлтээ илэрхийлэр ирсэн бөгөөд Монгол улсад Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний албан ёсны айлчлалын үеэр Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж Монгол улсын олон улсын гэрээний тухайд хуулийн 14-р зүйл заасны дагуу Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Орос улбаны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын аж үйлдвэр соёлын сайд Туван болон Орос улбаны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилев нар урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан байна. Засгийн газрын 2025 оны 4-р сарын 2-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай засгийн газрын хоорондын хэлэлцээрийг Улсын их хурлын байнгын ороогоор хэлэлцүүлж Улсын их хурлын гишүүдийн саналыг нэгтгэн 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 01:11:69 дугаартай албан бичгээр Орос улбаны улсын эрчим хүчний яамд хүргүүлсэн. Орос улбаны улсын эрчим хүчний сайдаас 2025 оны 7-р сарын 4-ний өдөр хэлэлцээрт оруулах өөрчлөлтөд татгалзаж хэлэлцээрийг яаралтай эцэслэх Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр нь хамтдаа хүчин төгөлдөр үүсгэх талаар дурдсан албан бичгийг ирүүлсэн юм а.
Үүнтэй холбогдуулан 2025 оны 9-р сард Холбооны улсын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ажил дүр эрс баялагын сайдын хувьар уг хэлцээр тусах өөрчлөлтийн асуудлаар Орос улбооны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилев, байгалийн нөөц экологийн сайд Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн Оросын эсхийн дарга Александр Александрович Козлов нартай уулзалт хийсэн. Мөн оны 10 дугаар сард ажил дүр эрс баялагын яамны төлөөлөл Оросын талын итгэмжлэгсэн байгууллага болох Роснефть нөхрөлийн компани удирдлагуудтай уулзсан холбогдох асуудлаар тохиролцож зөвшөлтөд хүрсэн. 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Орос улбооны улсын эрчим хүчний дэд сайд ПЮ Сорокинта цахим хурал хийж улсын их хурлын холбогдох байнгын хороо гишүүдээс өгсөн саналыг Оросын талд хүргүүлсэн. Дахин хүргүүлсэн. Мөн 2025 оны 11-р сарын 18-ны өдөр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалт арга хэмжээний үеэр Орос улбооны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилев, байгалийн нөөц экологийн сайд Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн Оросын эсхийн дарга Александр Александрович Козлов нартай Москва хотод уулзаж газрын тосны импортын хэмжээг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн түвшний хилцээр тусгах Монголын талын тавьсан саналын талаар санал солилцсон. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захин хурлын үеэр ажил дүр эрс баялагын сайд намдны Орос улбооны улсын эрчим хүчний дэд сайд ПЮ Сорокин хэлэлцээрт оруулах Монголын талын тавьсан 7 саналыг тусган өөрчлөн найруулсан протоколын төслийг танилцуулсан. Ажил дүр эрс баялагын сайд намдны 2026 оны 1-р сарын 20-ны өдөр албан томилтын хүрээнд Орос улбооны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилев, эрчим хүчний дэд сайд ПЮ Сорокин нартай Москва хотод уулзаж газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд доктортой нийлүүлэх агаарын хөлгийн түвшний хэлэлцээрийн сүүлийн хөлбөрийг тохироод байна. Дээрх уулзалтуудын дүнд Орос улбооны улсын эрчим хүчний яамнаас 2026 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хуулбарыг ирүүлсэн тул олон улсын гэрээний тухай хууль болон улсын их хурлын дэгийн тухай хуульд нийцүүлэн үндсэн хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг нэг багц болгон улсын их хурлын холбогдох байнгын хороотой зөвшөлдсгөөр бэлдээд байна. Хэлэлцээрт орсон өөрчлөлтүүдийн тухайд хэлэлцээрийн 4-р зүйлийн 2 дахь хэсэг цогцлборыг удирдах, ашиглах, үйл ажиллагаа явуулна гэсэн нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн 2-р утгыг илэрхийлж байсан тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудыг тодорхой тусгаж талуудын эрх үхий байгууллагууд нь Монгол улсын Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түвшээр цэнэглэх дэд үтсийг цаашид байгууламж гэх удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл бүхэл байгууламжийн хүрээнд биш зөвхөн цэнэглэх байгууламжийн хүрээнд гэж тодтогч өгсөн. Энэ одоо чуулганы хуралдааны үеэр бас асуудал яригдчихсэн. За 5 дугаар заалтад Монголын тал хамтарсан компани үйл ажиллагаанд Монгол улсын дотоодын зах зээл газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатхууныг хамруулсан утгатай заалт орсон тул тодруулах хуульд нийцүүлэх зорилгоор Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол улсын дотоодын зах зээл агаарын хөлгийн түвш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана гэж Монголын талын саналаар оруулсан болно. Өөрөөр хэлбэл зөвхөн агаарын хөлгийн түвшний хүрээнд энэ хэлэлцээрийг хийлээ гэсэн тодтолцоолыг хийсэн. Хэлэлцээрт өөрчлөлт оруулах замаа нэмэлт протоколын төслийг хэлэлцэх явцад Монголын талд 7 дугаар зүйл нь бүхэлд нь хасах саналыг тавьсан. Хэлэлцээрийн явцад Оросын талаас 7 дугаар зүйл нь хөрөнгө оруулалтын доктортой орсныг хадгалах үүднээс олон улсын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр зайлшгүй цусгагддаг тул хасах боломжгүй гэдэг байр суурийг сайд нарын уулзалтууд дээр тогтмол илэрхийлж байсан. 2026 оны 11-р сард Москвад болсон Шхаби орнуудын уулзалтын үеэр Орос улбооны улсын ерөнхийлөгч мөн уг байр суурийг баттган илэрхийлсэн болно. Хэлэлцээрийн явцад 7 дугаар зүйлийн 1-р догол хэсэгтээ давхцсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшөлдсөн үндсэн дээр 2 дугаар догол хэсгийг хассан. Хэлэлцээрийн 9-р зүйлийн 2 дугаар догол хэсэгт орсон талын арбитрийн шүүх маргаан таслахаар тусагдсан. Оросын талын арбитрийн шүүх маргааныг таслахаар тусагдсан зохимжгүй тул 3 дахь орны арбитрийн шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж хэлэлцээрийн явцад Оросын талаас Белорусын худалдаа аж үйлдвэрийн танхимд International Arbitration Court BLCCI-ийн дэргэдэх олон улсын арбитрийн шүүхийг санал болгосон. Бүгд найрамд Белорус улстай манай улс нь найрамдалт харилцаатай түншлийн гэрээ бүхий улс тул үгүйсгэх шалтгаан байхгүй тул хүлээн зөвшөөрсөн. Гадаад хэргийн яамнаас бас тодруулж энэ улсыг бас сонгосон. Манай талын тавьсан санал бол бүгд найрамд Казахстан улсыг санал болгож байсан. Хэлэлцээрийн 11 дахь хэсэгт Монгол улс бол Орос улбаны улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон. Олон улсын эрх зүйн акт хэмжээг үйсгэж давж үйлчлэх утгатай Монгол улсын хууль тогтоомж нийцэхгүй байсан тул Монголын талын саналаар удаанаараа ярилцсны үр дүнд хассан.
Мөн Оросын талаас хилцээний анхны хөлбөрт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх залттай байсан тул Монголын талаас 5 жил болох саналыг тавьсан. Гэвч Оросын тал хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах гол зөвшүүрэг нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ тул хугацааг бууруулахгүй байх байр суурийг илэрхийлсэн. Хилцээрийн явцад 15 жил болгож хугацааг богиносгосон өөрчлөлтүүдийг тус оруулаад байна. Энэхүү хилцээр нь Монголын тал хууль заасан дотоодын процедурыг хангаж зохих шийдвэр гаргасны дараа үйлчилж эхлэх бөгөөд тус хилцээрт агаарын хөлгийн түвшний хангамж нийлүүлэлт татврын тогтвортой байдалтай холбоотой заалтууд орсон байх тул Улсын их хурлын бүрэн эрхийн хүрээнд байнгын хорогоор хилцүүлэн шийдвэрлүүлж холбогдох шийдвэрийг гаргуулах шаардлагатай байгаа юм а. Орос улбаны улсын зүгээс энэхүү хоёр хилцээр хамтаа хүчин төгөлдөр үйлчлэх талаар мэдэгдсэн бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай хилцээрийг үргэлжлүүлэн байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэж үзэж энэхүү хилцээрийн нэмэлт өөрчлөлтөд гар үсэг зурх зөвшөөрлийг Улсын их хурлын холбогдох байнгын хороотой зөвшөлдсөх холбогдох шийдвэрийг гаргуулахаар танилцуулж байгааг хүлээн авна уу? Анхаарал хандуулсанд баярлалаа.